Сайн байцгаана уу? My Twist подкастын шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийнхөө зочноор Монголын үндэсний тулааны урлаг Монгол зовлонгийг үндэслэгч хөгжүүлэгч спортын олон улсын хэмжээний мастер даригчийн Отгон Баярхайгаа урьсан байгаа. За сайн байцгаана уу? Таныг болохоор Монголын үндэсний тулааны урлаг Монгол зовлонгийг үндэслэгч хөгжүүлэгч гэдгээр нь спортынхан ялангуяа их сайн мэдж байгаа. Би танаас асуухыг аягүй хүсдэг байлаа. Яагаад заавал тулааны урлагийг үндэслэх тийм санаачлаг бодол танд төрсөн болоо? За энэ дээр эхнээс нь бас ярилцлаганд нэг хэлэхэд Монгол үндэснийхээ тулааны урлагийг үндэслэгч гэхээр бас болохгүй маа. Яагаад тэгэхээр энэ чинь Монгол цэргийн эрдэм буюу их Монгол улсын цэрэг армийн сургалтанд энэ тулааны урлаг Монгол ах уй дотор бие хамгаалах урлагийн шинжлэх ухаан 13 төрлийн шинжлэх ухаан бүгдээрээ сууж өгсөн Монгол боловсролын систем зохицоороо байсан учраас монголчууд хүчрхэг байсан дэлхийд дахинд. Зүгээр орчин үед спортын төрөл болгож Монгол цоо гэдэг монголоор өгүүлсэн тулааны урлагийн шинэ спортыг үүсгэж хөгжүүлж нийтдээ 38 жил багшилж ирлээ гэдэг би бас тодруулж хэлмээр байна. Ер нь багасаа энэ бие хамгаалах тулааны урлагт жоохон өөрөө яагаад ч юм төрмөл сонирхолтой. Тэгээд бага хасаал нунчак гэж мантиок гэж орсоор ярьдаг холбоотой 2 модыг эргүүлж сураал. Дээр нь бас вальданы самб гэж орсын зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах тэр үеийн нийгмийн аюулаас хамгаалахын болон цагдаа өвчин тэглэжсэн мэх техникийг сонирхож судлаад хар багасаа бас чөлөө төхөөр хичээлэл нэг спорт руу өссөн. Ер нь гэхдээ миний үеийнхэн чинь бүгд л бүх спортоор л хичээлдэг нийтлэг тийм нийтийн биенээ барил өгсөн байл ш манай Монгол үндэст. Тэгэж явж байгаа цэрэгт явахдаа л бүр тулааны урлаг гэхээс илүү цэргийн алба багтаа хүртэл заавал зодон заадаг ангид алба хамар санагдал. Тэгээд тэрэндээ өрхийн тулд шүгрийн курст яваад. Шүгрийн курст төгсөж агаараас нь 3 өсөж бас 3 дугаар зэрэг авчаад. Тэгээд 84 дугаар ангийнхантай бүр 5-7 цэрэг татлагын дээр очиж уулзаад. Тэгэж би танай ангид алба багаас ингэж анх 84 дугаар шүгүрт сантын буюу тусгай тэмдэлтийн тагнуулын 84 дугаар ангид алба байжсэн. Тэгээ тэр үеэс л та бүр илүү. Тэгээд тэнд очингуудаа тэнд Батбаатар Баяр сайхан гэсэн офицерууд Орос улбаны улсын хууч нар улбод улсын Рязань хотод шүгүрт сантын дээд сургуулийг төгсөөд ирцгээсэн шилдэг боловсруучингууд бол анх би очиод миний нүд орой дээр гартаал шин зэргийн үйлчлэг гэж болдог. Тэрэн дээр чинь нэг өндөр ахлацлагч гарч ирчихэл би нэг юм гэл нэг тоосго барай зогсоодсэн. Тоосго. Тийм тэгсэн чинь ганц ойрол бол хуг мөрөгчтэй нөгөө тоосгоч. Тэгсэн нөгөө офицер арай жоохон махлагдан авах офицер нь тэгсэн чинь 4 давхар тоосго хуг цогайчдаг байхгүй. Тэгэр пөө яст ямар амар би чинь тэр залуу хөлтөнгө зэрэг татсан. Өөрийгөө ч ямар амар ингээл. Тэгэл тэр хоёр багшаас бас яад тооцох мөрөдөг цогтгийг анхнаас өрдөг аваад. Тэгээд нөгөө ер нь тэр үед нэг хөдөлгөөнтэй байсан зэргүүдийг чинь нийлүүлээд армийн нэр нүрийг хадгалах Монголын засаг түвшийн хөдөлт үзүүлэх тоглолтын баг байдалтай. Байнгын бэлтгэлээгээд өөрсдөө биенээсээ суралцаад тэгээд дивизийн бол армийн тэнд ангиудад очиж бас үзүүлэлт тоглолт хийдэг. Тэр өдгөө нэг сонин хотод ирээд мобишн дорн офицергийн албанд татгацж очив. Сайн шин дотоод. Тэгээд талагдгаасаа нэг жилийн өмнө бүтэн цэргийн анги маань нүгэд энэ сонсголон дээр ирсэн. Тэгэхэд тэр хооронд хамгийн сонирхолтой нь урлагийн байр гэдээ гаргад манай анги. Тэгээд дуу хөгжим тоглоод энэ Төв аймгийн Алтан буулагын шаамар гэдэг бүгдээрнгээр нь явж дуу концерт тоглох яаж бид нар үзүүлэлт тоглолт хийж тооцох мөрөгөж хугацаа согтоо зодтолдог байлаа. Та болохоор үзүүлэх тоглолтын багийнхан гэсэн юм. Тэгээд түрүүчийн асуултан дээр чинь нэлээ их яриа л да. Яг орчин үеийн Монгол үндэсний бие хамгаалах урлагийг яагаад гинт гаргаж ирсэн бэ? Сэтэл бол их сонин. Би бол өөрөө анх жидгундо карате гэдэг өөрөө юу ч мэдэхгүй учраас бид тэр үед Монголд бүх юм хаалттай. Ерөөсө карате үшу гэдэг нэр байдаг боловч тэр урлагийнхаа ялгааг мэддэг хүмүүс. Тэгээд нэр бүхий хэдэн багшараас төрийн сэргэл зураач Цэгмэд гэдэг хүн. Тэр хүн тэгээд Төмрөбаатар гэж багш. Эдгээр болохоор нөө үшу сандаа бокс тал одоо хятадын яг дулааны урлагийг сонирхон судалж ирсэн хүмүүс.
Тэгэнгүүт цагаатаа гэж багш байсан. Тэр маань болохоор одоо Монголын анхдагчдыг яриад байна л да. Тэгээд цагаатаа багш маань болохоор тэр йог бясалгал цэгүүн гэдэг. Дотоод бясалгалын талын бие хамгаалал урлагийн тэр талыг судалдаг. Тэгэнгүүт одоо Цагдаагийн академиэс Цэрэн Дондог гэж багш байна. Тэгээ Хаянгарва гэж болсон багш байгаа шүү дээ Гавьяат. Хаянгарва багш нь бол цэвэрэнд Орсын байлдааны самбыг л анх Хилийн цэргийн баабушканд төгссөн. Тэгэж заажсан хүмүүс байсан. Тэгээд би цэргээ салдгаас өмнө бас нэг том үйл явдалтай бол Оросд дортлох дотор тухайн хэд доодгүйсэн баяр л дээ. Тэрний үг халахлын ялтын 50 жилийн үзүүлэлт тоглолт гэж стадионд харим үзүүлэлт тоглолтыг тэрэн дээр нэг 5 доос гараараа зөхиод нэг 2 доос усаар мөргөж үзүүлэлт тоглолт хийж ялдаа тэр бас машин шинээс тарайгаал. Тэгээд цэргээ салгацсан дараа би чинь манай аав маань барилгачин ээж хоёр маань. Тэгээ би өөрөө бас барилгын мэрэгчлэлтэй угсарч үрчгээ тоос гордог хүн байсан. Тэгээд Монгол энерги строй гэдэг Орсын тресттэй зэрэг жихоос өмнө ажилчнаар уугаалчнаар ороод тэгээд цэргээс ирээд тэр тресттэй ажиллажсэн чинь Монголын цагдаагийн тусгай засаг байгуулагдлаа гэдэг мэдээ сонсохгүй. Тэгэн гутал цагдаагийн тусгай засгийн анхаар хувцастай цагдаа болдог гэдэг очиод шалгалдаг байд. Тэгээд бас Монголын цагдаагийн тусгай засгийн анхны гэж нэрлэгддэг хүмүүсийн тоонд орж явж одоо их баяртай байдаг. Тэгэхэд одоо энэ ууган гэрэл гэдэг манай тасгийн дарга байсан 3 дугаар дарга байсан. Тэгээд шин зэрэг гэдэг Кёкшин каратэгийн одоо холбооны тэргүүн шүүгэн шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байгаад бас яасан тэр гомб гэрэл гэдэг бариад гомб гэрэл гэдэг одоо бас Кёкшин каратэгийн нэг салбарыг хөгжүүлж байгаа. Ийм хүмүүс маань яг бас нэг түрүүчийн шижигэр офицерууд шиг дөнгөж төгсөөд ирсэн офицерууд. Тэгэхдээ эдгээр нь болохоор Оросын эмбэдэ буюу дотоод хөвдлийн яамны сургуулийг төгсөж ирсэн хүмүүс. Тэгээд эдгээр чинь анх Чэгэ багш эдгээр чинь Байлдааны самб каратэ гэж удаа 91 оны ихэр Япон явсан. Тэгээ Япон яваад ирэхдээ Мацудаци Ояма багшийн Кёкшин каратэг үндэслэгч Ояма багшийн 2 дабл тэр үед видео кассет явчихгүй юу. Тэгэл үзээд би ч өөрөө тэр ямар амар хүн бэ энэ чинь гэдэг Ояма багш чинь шүтцсэн. Тэгэл тэр нэг бэлтгэл дээр хийж байгаа. Тэгээд тэрнийх нэг маш олон техникүүдээр аягүй сайн бидрийг бодвол технологи хөгжсөн газар байсан учраас тэгэн гут цэргээ салгадаад нэг өөрийнхөө хичээлүүлжсэн секс дугууланга би чинь Кёкшин каратэ болгоод. Кёкшин каратэ болгоод Монголд өгсөн Кёкшин каратегийн анхны цол зэргийн шалгалтын одоо өмнөг хэлэхэд бол хүрэн зураастай ногоон бүсгүй 3 дугаар хүүд хамгийн дээдл нь аавна гэдэг. Тэгээ тэнд нь шалгалт өгöd манай тасгаас Эрхэнбаяр өтөр тийм цол авч ийлээ хамгийн том нь. Тэгээд Чэгэ багшийн дор би ч Кёкшин каратэ гэдэг эшо гэдээ орилдог болгоцсон. Японоор тэмээгээр хичээлээ заадаг болцсон явж байгаа. Тэгээд энийг би яагаад одоо орчин сайн тодруулж яаж ингээл одоо бас мэдээж хүмүүс хүрэх баг. Ер нь гэхдээ хүн амьдрал үзээд ирэхээр юу хөтлж оруулсан бэ гэтэл тэр тухайн үедээ Кёкшин каратэ хөгжүүлнэ гэд дөрмийн сайн мэдхгүй Чэгэ багш маань өөрөө. Тэгээд тусгай тасгийн одоо цагдаа нарын дунд анхныхаа тэмцээний зохион байгуулад тэгээд Японд каратегийн дэлхийн аваргад явуулах болж байгаа байхгүй юу. Залууч байсан. Тэгээд нэг 10 багасаа бас хичээлсэн. Өөрөө бас нэг 80-аад хүүхэдтэй, секцтэй, 2 секцтэй байсан чинь дэлхийн аваргад явах мөрөөдөл байгаа юм чи. Тэгэл амар бэлтгэл хийж байгаа л. Тэгэл дасаг дотор үзэж дарлаа. Тэгэл одоо нэг сонин дүүгээр гэж Кёкшиныхан бололтоо сонсоод үнэхээр тэр өдөрмөн битдэг байсан гэдэг мэдэн л дээ. Яг л манай чинь жудогийн шгшээд байсан дандаа хүмүүс маш олон. Тэгээд одоо талигч болсон чултан маань байна. Тэгээд чин зөргөд бас Чэгэ багш амьдаа хүн байна. Тэгээд Болдбаатар гээд одоо манай тусгайсан хүлээцэг. Тэгээд Батрэдүү гээд бас талигч болсон найз маа. Эдгээр чинь дандаа жудогийн шгшээд байсан Монгол улсын нэр гарсан. Тэгээд тэд нар чинь одоо ороод ирэнгүүт бид нар жишээл зохиолч нөгөөдөл чи аваа шидэд байдаг зураад. Тэгэл өөр техник. Ерөөсөө тэгэл тэр зүгээр л нэг өрснө тэмцээнд үзэж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн дөрөвт нь одоо Болдбаатар гээд миний ярьсан. Одоо миний найз. Тэгээ Эрхэнбаяр цагдаагийн урандаа явж байгаа тэтгэврт гарсан тоо юмгаас. Тэгээ одоо цагдаатай ажиллаж байгаа дотоод хэргийн их сургуульд багшилж байгаа Жаргал сайхан гэдэг одоо автомашин харуулдаг энэ. Бид дөрвөлдөөд. Тэгсэн та дөрөв дотор дахин зорилго хийнэ гэдэг. Яг дотор. Тэгээд надад яг үнэ хэлэх нь өөрийнх нь шав биш болохоор явуулаг байхгүй. Тэгээд нэг гол төрөж ярьсан сэтэл гэдэг маань. Тэгэл заастаа мо Кёкшин каратэ гэстэ Монгол хүн байна дэстэ зөхгүй л юу болохгүй л гэд. Тэгээд нөгөө тасгасаа би чинь амралт аваад
Ер нь цагдаатай бол би чинь жил гараа ажиллаа л тэгээд энэ шалтгаанаар шар хүртэлсэн юм дээ. Дараа нь багаас л тийм юм шиг байна. Тэгээд би одоо яг энэ та бүхэн нэвтрүүлгийн өмнөлгөө чин зэрэг багшд би урд нь бол дотроо тэр тухай залуу байхдаа уур шарлахж явдаг байсан. Сүүлийн 10 хэдэн жил юу гэж боддог болсон гэхээр Монгол зодооны үүсгэл хөгжилтөнд үндэсний бит улааны урлагийг судалж гаргаж ирэх энэ олон жилийн хөдөлмөрт маань хамгийн их түлхэц болсон хүн юм байна шүү л гэхээр ч бас баярлалаа гэж хэлмээр санагдав. Талархал илэрхийлэх. Тийм санагдтыг. Тэг хэрвээ тгээгүү та одоо тэр тэмцээндээ явчихсан байсан бол одоо ийм юм бодохгүй тэр төрлөөрөө илүү мэрэгшээд л одоо тэр төрлөөрөө төлөөлөө явж явах байсан. Тэрнийхэн л одоо хамгийн шилдэг нолыг л явж явах байсан баг тий. Тийм л баг. Та тэгээд өөрөө яг энэ Монгол заа өмнө нь өөр нэртэй байсан шүү дээ тий. Монгол карате гэж байсан. Тий. Одоо яагаад тэгээ Монгол заа тэгээ товчлол байгаа даа тийм. Эхлээд нэг цэл залуу бид нар ч одоо 20 дээл хүүхдүүд байлаа шүү дээ. 24 5 хүрэх хүүхдүүд шүү дээ. 22 3 дүүтэй. Тэгэхэд ингээд бас л эдгээр зах зээлийн систем хэлсэн гэсэн бидэрт байдаг гарын авлага гэх өнгөр юуны Чехийн нэг тийм каратегийн нэг ганц хоёр тийм ном олон нийтэнд амьд саргад урагдсан гэдэг. Тэгэл ганц хоёр бүрслэгийн зураг тийм ээ өөр нэг хятад бүшгийн балкад малканаас өөр юм үнэтэй байдаг. Тэгээд яг гараад за шидэн шамнартайгаа ярьлаа. Одоо Бямсрангийн Эрдэнэт гэдэг миний унган шав. Тэгээ одоо энэ боксын өөр олон улсын эмэгтэй шүүгч болоод бокст хамгийн дээгүүр бичгтээ цогтгол гэдэг чинь миний унган шавд байхгүй юу. Тэгээд Батцорг гэж байсан. Тэгээ бид нар чинь сууж хурлаа хэлээ. Гадны шавнартайгаа л яаж. За ямар нэр өгөх вэ? Клуб яаж нэрлэх вэ? Тэгээд эхний ээлжинд тэр анх клуб байгуулахад бол нөгөөдөл чинь тийм өөр бүгд л жоохон залуучууд надаас эдгээр хэд дүүл юм чинь тэгээд за ер нь Монгол карате гэж нэрлэж. Тэгээ Монгол карате гэдэг асар их хүчтэй хөгжлөө. Ягаад гэхээр тухайн үед зүгээр ганцхан арадуу байсан Монголын арадуу. Тэгээд ДПМ-д гараагүй байсан. Тэгэхэд улсын багш их сургуулийн тэр Бинтэмний дээд сургуулийн ректор байсан одоо Зоригтбаатар Гавьят. Одоо талигаж болсон Пансүхэ гэдэг хөнгөний тэр хүн манадыг уулзуулж өгöd хөнгөний танхимын дарга байсан. Тэгээд Бинтэмний дээд сургууль дээр эхлээд Монгол карате клуб гэж байгуулад та Зоригтбаатар өгшин тушаалаар 92 оны 1 сард тушаал намралд халагдаагүй байхдаа тушаалаа гаргуулад. Тэгээ байгуулагдаад. Тэгээд би одоо энэ хуучны одоо миний дээд үеийн ах нарт тэр үеийн хүмүүс яасан их залуу хүмүүсийг дэмждэг байсан бэ гэдгийг би гайхаад байдаг. Ягаад тэгэхээр улсын багш их сургуулийн ректор санхүү харилцан ректор нь Чулуунбаатар. Яг одоо яг захирал нь болохоор Чулуундорж гэдэг юм хоёр том хүн ба ах. Тэгэхэд Монгол карате клубыг дэмжиж надад улсын багш их сургуулийн хичээлийн байранд 319 гэсэн доод өрөө гаргаж өгöd. Тэгээ бүр сүүлдээ дорооны багштай цалинжуур надад тэнхэн болгоод Монгол карате тэнхэн болгоод тэгэд тушаал гаргаж надад дэмжижсэн. Бид нар тэнд улсын багш их сургууль дээр бид нар 95 хүн хүртэл үйл ажиллагаа явуулсан. Бас айгу мэдрэмжтэй хүмүүс юм тий. Тэгээд энэ нөгөө Монгол зоо гэдгийг чи одоо тавчхан ярихгүй л маш их түүх байдаг болохоор би ярихад юу ч мэдэхгүй 96 онд анх кикбоксing урилга одоо манай тусгай засгийн анхны цагт байсан бас Лувсангийн хамгаалан гэдэг талигч болсон залуу битээр одоо уучлаарай ингээд нэр залуучууд маань найзууд маань их ингээд яг яригдж байгаа хүмүүс бас нэлээд авцсан байгаа учраас тэгээд байсан битээр тэр болохоор кик ба мотобокс гэдэг хөгжүүлнэ гэдэг. Тэгээ кикбоксing тэмцээний дэлхийн аварга урилга Солонгосод зохиогдох болоод иртээ. Хэдүүлээ нэг хуучин шавнараа би өөрөө шавнараа одоо тагнуулд ажиллаж байгаа манай хамгаалангийн шавар одоо бас тагнуул нэлээд Бямба гэж залуу. Тэгээ отхон жаргал гэдэг бас аз жаргал гэдэг юм 3 ихтэй шав юм. Тэдрийг аваад инко иргэд бас гэдэг. Би болохоор Эрдэнэт Хэлийн цэрэгийн 151 гэдэг тусгай ангид ажилласан мөнгө цэцэг гэдэг. Тэгээд нэг одоо энэ хиний шилдэг планштай холбооны ган төмөр гэдэг үсгэн байгуулагч тэрний төрсөн ах нь Ганбаатар гэдэг манай Эрдэнэтийн унган шав. Тэр тэгээд Амар заяа гэдэг бас миний шав. Эдрийг аваад хоёр талаас Солонгос явлаа да. Тэгээд Солонгост очиод үнэхээр юу ч мэддэггүй байснаа би тэгэхэд ойлгосон байхгүй. Яг тэгэхээр очиод ингээд уулзаа талтмалтай англи хэл сурвал төөрөө бодвол очиод ярихад Монгол карате гэл нэгснээр Монгол каратегийн холбооны хэлсэн байхад гадаадынхан бүр гайхаж байгаа юм карате ч компани шүү дээ. Тийм л жоохон тэнэг байсан. Тийм Монгол карате бүр нүдэн орой дээр гараа шүү дээ.
Тэгэл тэр тэмцээнд ухаарлаа авч ихтэй. За энэ юусоо болохгүй юм байна. Юусоо маш даацтай тэр судлах хэрэгтэй юм байна. Тэгэл судалж эхэлсэнтэй ухаал. Дөрөвмөн зангийн архивыг ухаал, энэ тэнд хүмүүстэй уулзаал. Тэгээд яг нэг багын олцсон бас нэг юмн дээр боловсруулалтай гэл. Тэгэл ерөөсөө энэ ондоо уул нь бол хамгийн тохиромжтой нэр нь Монзо гэж нэр өгч гэсэн. Тэгтэл нэг дэлхийд дахин гарахаар Мон гэдэг чинь бол Монгол гэж ойлгохгүй байхгүй юу. Тийм учраас нэгэнд хоцорж гарч байгаа болохоор Монгол зоох гэж гаргая. Зоо гэдэг үг нь болохоор зориг, зохицол, зодон гэдэг гурван үгийн товчлол юм байна. Монгол гэдэг нь л. Тэгээд энэ шинжлэх ухааны үзлүүдийг судлаад ирсэн чинь хүссэн ч үсээгүй Монгол бас ганцхан төвхтэй. Тэр зэрэг зэвсгийн эрдэм байсан. Тэгээд одоо болтол ганц хэцүү юм нэ гэдэг гэхээр Монгол үндэстэн би түрүү нэг нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн. Монгол ахуй маань улам бүдэгрээд Монгол гэр бүл толж исэн хүмүүсийн болон боловсролын чадамж нь буураад хотчлолтой холбоотойгоор тэгээд одоо буцаад бүр эргээд нэг 800-ны тэртээ очивол Америкийг олохгүй гэдэг шиг Монгол улсын маань түүх хүмүүжлийн боловсролын тогтолцоо нь гадаадыг их дүүрээсэн, гаднаас хуулуулсан юмуд их орж ирээд одоо Монгол улсад бол боловсролын дай өгч шít сүүлийн 10 жил нэглээд. Тэр утгаараа та Монголын өөрийнх нь одоо энэ тулааны урлаг илүү онцлог байх ёстой гэдэг талаас нь маш их судлаад гаргаж ирэхийн тулд айгүйх ажлууд хийсэн байна штэ. Тэгэд энэ болгоныгоо хийхдээ та би л энийг хийх ёстой гэдэг тэр одоо мэдрэмж хүнд ингээд бий болдог штэ. Тэр юу н хизээ бий болсон бол тэр би одоо ингээл би энийг хийх ёстой хүн юм байна. Энийг би хийхгүй бол болохгүй юм байна гэдэг тэр мессеж танд юу н яаж хизээ ирж исэн бол. Гэхдээ одоо яг тэзээ гэдэг оныг нь бол мэдэхгүй юм. Би зүгээр ганц ойлгосон юм юу гэвэл ингээд судлаад хэлэнгууд нөгөө ганц өмнө миний дадлагаар болж авсан зодтолдох чадвар бол юу ч биш. Гэтэл энэ Монгол үндэстэн гэдэг чи ямар агуу аимшигтай чадaltaй боловсралтай байсан бэ гэдгийг би ойлгоод эхлэнгууд өөрөөгөө боловсруулахын тулд л эхлээд нөгөө тийч улам сайн судлаад өөр дээрээ туршаал. Яг үннийг хэлэхэд одоо шинжлэх ухааны салбарууд болохоор эхлээд онлоо гаргаад тэгээ практик туршилтаа хийгээд тэгээд нэгтгэж дүгнээд бий болдог бол бие хамгаалах урлагийн одоо энэ судалгаа гэж одоо эхлээд туршилтаа хийгээд дараад нь яг тэр туршилтан дээрээс өөрөө хүний бие тарих болон мэдрэхүй дээрээс болж дүгнэлтүүд гарч ирж байгаа байхгүй. Тэрүүгээр бас ялгаад. Тэгээ ер нь бие хамгаалах урлаг гэж яагаад дэлхийд дахинд одоо хүртэл нэрлэдэг вэ гэхээр маршал арт гэж ярьж байгаа шүү. Яагаад одоо хүртэл бие хамгаалах урлаг гэж нэрлэдэг байна вэ гэхээр хүн ерөөсөө бие ухаанаа удирдах л эрдэм байхгүй юу. Тэрнээс биш одоо сүүлийн нэг торон дотор толдог те манай Монголд бол эмжил гэдэг одоо тэнд бол тулаан гэж яриад. Тулаан. Тэгээ бол эн чинь бол юу байхгүй юу UFC гэдэг олон салбар дэлхийд бол M1K1 гэдэг л улс орон болгоо одоо тэр бидний ярьдаг холимог тулааны том албуудтай болчлоо хэдд төртлөө. Тэгтэл энэ бол юу вэ гэхээр яг энэ хүндээ би тулаанаар одоо 35 жил багшилж байгаа мөртлөө энд би өөрөө хүүхдүүдийг оруулах дурггүй. Яагаад? Яг тэгэхээр энэ бол мөнгөний төлөө хийдэг ус урлаг шоу байхгүй анх. Ерөөсөө тэр жишээлбэл энд ордог байсан анхны түүхүүдийг ингээд үзэхэд хамгийн анх бол ингээд жудогийн одоо жишээлбэл тамирчин жудод олимпиад авраг болоод карьер нь дуусаад ирэхээр мөнгөний төлөө тийш ордог. Боксинг тамирчин гэж ордог. Тийм л спорт дандаа 30 дээш гарсан хүмүүс ордог байсан. Одоо энэ маань бүр хэтрээ өгсөн чинь залуучууд өсвөрийн хүүхдүүд гарч байна л да. Тэгээд ягаад тэгэхээр нэгдүгээр Монголын үндэстэн маань бид нар цөөхөн хүн болгон судлах чадвартай ирчүүд. Гадаад гараа зүгээр нэрээ үнэхээр жоохон бэлтгэл хийхдээ баг аврах болохгүй маа гэхэд бол хэрийн үнийг ялаал байна. Ягаад тэгэхээр оюун ухаан бие ятд нь одоо нэг нүүдлийн соёлын хэрэгжил ахын боловсрол нь илүү суурьшмлээс хамаагүй илүү чадамж нь илүү байгаа учраас тэр. Тэгэхээр энэ Монгол залуучууд чинь очиод учир мэдэхгүй бүрэн дадлагч туршлагажаагүй гэсэн үг байхгүй юу? Одоо өөрийгөө хамгаалах хаана цохил дээр дотоод амьсгалаач хүртэл хувирлж чадахгүй байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүн очиод зүгээр л шууд тулаанд ороод газартаа хавсруулаад нүдүүлэх юм уу нэг хүнд бэртлэгийн тал авахд насан туршийн тархины наалдан юм уу насан туршийн тархи дутуу хүн бол бүр амнасаа ч алдах магадaltaй байхгүй. Тэгээд яг энэ хүндээ гэрчлэгээд телевизээр ингээд гоёын түүж гаргадаг болохоос биш. Яг тэр тулааныг торон дотор тулааныг үзэхэд урлагийн үед юм гоё кайп авах мэдрэмж төрдгүү гэж хэлж болно. Бие хамгаалах урлаг
гэд ингээ ярахаар хөвчлээ ингээ хүмүүс нэг хамгийн их хөдөлгөөнтэй сахилахгүй одоо юу гэдэг тийм хүмүүстэй аваачиж өгье гэдэг хандлага байдаг. А зарим нь болохоор за би ерөөсөө л өстой ийм тулаанч болно одоо ингээ мундаг задлтдаг болно гэдэг ингээд анхны сэтгэлээр хүмүүсд аявих очдөг юм шиг санагддаг. Гэтэл очиод сурахаар хамгийн ихэнд сурах юм нь хүн цохиж сурах байдаггүй. Өөрийгөө хамгаалж сурах тухай байдаг юм байна гэж би зүгээр хувьдаа ойлгосон зүг. Ер нь маш зөв ойлголт авч байна. Одоо анх бол яг тэр социализмын дөнгөж дараахан бол хөдөлгөөнтэй хүмүүс аюул сан. Тэгээд нэг нийт боловсролын нийтийн бие намрын суурь нь орж иж байгаа хүмүүс адгийн наацхан одоо би бүр гайхаж байгаа. Миний анхны номууд зүгээр 7 настай хүүхэд 8 настай хүүхэд тэмцээн явуулгаад 120 30 хүүхэд байлаа шүү дээ. Тэгээд хамгийн бага нь 30 40. Тэгээд бүгд урагшаа өнгөрч чадна, хойшоо өнгөрч чадна, акробатикийн анхан шатны мэдтгэхүүнтэй. Тэгээд хөл дээрээ сууж усахад анхан шатны биеийн дамрын бие бэлдрийн дасгалууд одоо бориу гэж ярьдаг, бориуны сонголт мөртөл тэнийцэн тиймэрхүү байдалтай байсан. Одоо тэр үед бол хүүхдүүд яг өөрсдөө хэлж байгаа энэ спорт болох юм байна гэдэг бокс хөдөлж ирлээ гэж ярьдаг. Энэ бүх болох юм байна гэдэг шиг тийм хүүхдүүд их ирдэг байсан. Одоо бол эсрэгээр болсон нийгэм хөгжөөд. Одоо яг нөө саяын таны ярьснаар юу гарч ирсэн гэхээр бид нэр тэр хүнд аваад хичнээн тэр хүүхэд өөрөө хичээж сонирхож эцэгийнх нь хоёулаа ингээд дурлаж ирсэн ч тэр хүний биеийн эрдэнэ анхан шатны чадамжийг заахын тулд хамгийн багадаа 2 сар зарцуулж байгаа. Ягаад анхан шатны чадамж гэдэг юм шинжлэх ухааны талаас нь хамгийн энгийнээр тайлбарлаж өгье л доо. Гар дээрээ сунаж чадахгүй хүн өнгөрөлт хийгээд түлхэхэд ингээд өнгөрч чадахгүй. Ягаад тэгэхээр нэг урагшаа өнгөрөлт гэхэд ингээд хөлөөний хилүүлэл хүн ингээд толгоогоо давал тавиад гараараа түлхэхэд ингээд хүч өгөх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл нөгөө тэр гарын булчин ажиллах гуйна гэсэн үг. Тэгэхээр гидсний булчингийн дасгалаа хийж чадахгүй хүн тийм үү? Энэ хонг өгзөг шилбэнд гойны булчин өгжөг хүн адгийн наацсан ингээд суулт зогсолтуудаа хийж чадахгүй байна шүү дээ. Тэгэд одоо сүүлийн нэг хүүхдүүдийн библ дээр нэг айхтар эмгэг гарч ирсэн. Би бол одоо бүр эмгэг гэж нэрлэж байгаа. Тэр юу гэхээр хөлөөжигэд одоо шаланд дээр буюу хавтгай газар хөлөөжигээ сууж чадхаас хүүхдүүд. Бориун буюу өвдөгний ардлын шөрөмсөн нөгөө байранд амьдраад тэнийхгүй болоод тэгээд ингээ хөлөөжиг хоошинг унах гээд ингээ. Тэр өдгөө бүр нэг та нарт нэг сони юм ярихад одоо хүүхдүүд ингээ явган хөл дээр сууж ус чадхаа байсан. Явган суун гэдэг чи одоо хоёо бүтэн улан дээр ингээ хүн суугаад өндийшгийг хэлж шít. Гэтэл орж ирж байгаа бэлтгэл төрж байгаа хүүхдүүд сургая гэж ирсэн хүүхд болгоныг за суугаад ус ихэд унах гээд ингээ үлмитер ингээ хөдлөөд байна. Энэ бол хотчлтын эмгэг байхгүй юу? Тэгээд нүдний жил хараамуудаа хүмүүс их болж байна. Тэгэхээр бид нар энийг эхлээд багш нэг энийг засч өгч уухгүй нөгөө хүүхдээ чинь нэг 10 сунаадаг болохын төлөө 20 удаа сууж устгахын төлөө сунаажаад тэгээд тэр чадхныг 10 сунаадаг болсны дараагийн одоо цохил мөхөлтийг зааж ирнэ шүү дээ. Хүүхдээ чинь болохоор ороод зүгээр шууд задлтад сураалтай нөгөө кинон дээр гардаг шиг хэл бодоод ичдэг байх та. Ер нь бол тэгж ирдэг талтай. Тэр өдгөө нэг жоохон одоо хүүхдүүдийн сонголт нь бас их хөрөсөл болсон. Сонголт гэдэг нь Агийн сонголт гэхээр ингээд хүн хөлөө хоёр дэш ингээд шууж игээ суудаг суултаар багасаа хүүхдүүд сонголтоо ингээд аав ээж нь бас тэгдэм үү. Хүн гараад өөрөө тэр сонголт нь айгуу сайн заяа. Тэгээ нөгөө миний ярьдаг нөгөө Б-гийн сонголт үеих зурагшаа хойш үйл гардаг тэр нь байхгүй. Тэгэхээр нөгөө гол хэрэгтэй сонголт нь байхгүй болчих واخгүй. Нөгөө өшөглөлт их. Тэгээ гол ер нь одоо хүн хөл дээрээ зогсож нэг хөл дээрээ зогсож явах сонголт нь байхгүй болчихоор тэрийг бас заахчлыг зорддог гэсэн үг. Та нэлээ олон тийм зураг үзчихсэн, бичлэг бас үзчихсэн. Одоо түрүүний ингээ ярьжсэнээр нөгөө тоосго ингээд толгоороо зохих, гараараа зохих. За дээрээс нь өөрийнхөө одоо биеийн дээгүүр машин явуулах гэл нэг юм хамгийн хүнд юм зүйлүүдийг ингээ хийжсэн шүү дээ. Ямар танд тийм хийжсэн одоо хэцүү үзүүлбэрүүд байдаг вэ? За би ч нэг эхлээд бол хар муухраар хийжсэн. Ингэж болдсон юм байна гэдэг. Цэрэгт анх сороход бол нэг үйлгээд тоосго цохоход гараа гимтэх, савхын ясаа авгалах. Тэгээд буруу цохиж өөрөө тэрийг буруу цохиж хурдгчээ зөвдөө зөвс. Дараад нь мөрөгөхөд гэдэр бол үнэхээр залуу хахад бол нэг хүн дуурайгаал хар муухраар хийждэг гэсэн байхгүй. Шууд ингээл мөргөнөөс. Одоо яг энэ юуны уулзураар одоо хойх өсний уулзур уу яг энэ дух хоёрын уулзураар л мөргөл дөө. Яг орой дээрээс биш. Орой дээр бол яг нэг юу тоосго давхрал тавьж байгаа лантуугаар цохиулах гэдэг бол дасгал хийж шүү дээ. Тэр чинь Монголд бол анхал хийж илээ одоо ч хийж чадна л та. Манай шавнар хийн. Тэгээ гол утга чинь би ягаад энийг ярьж үзүүлж байна гэхээр манай цэрэг цагдаач тэр гадуур хүүхдүүд. Яг миний залуугийнх шиг муухарлаж цохиж мөрөх гээд байдаг байхгүй юу.
Зүгээр ингээ харсан юм аа шүү дөрөөж. Тэгэхээр тэр хүүхэд бол гэмтэл авна. Бүр эдгэршгүй өвчин авах магадaltaй юм байна. Тэгээ би одоо яг өөрийгөө дотроо яг энэ хүндээ бас одоо ганц бодож өгдөг юм. Сайн судалж энэ амьсгалын дасгал гэдэг юмны учрыг одоо зөв ойлгосон. Энгийнээр одоо хэлэх юм бол биеинд байгаа биеийн бүх хэсэгт байгаа агаарыг одоо бяцлаглын амьсгалах хэрэгтний арьсгаа ашиглаад маш богино хугацаанд хурдан шахаж гаргаж сурсан хүн энэ дасгалыг энэ өөрөөр хэлбэл одоо шинжлэх ухааны үднэс нь ойлгомжтой болох юм бол хүний биед агаарын молекулууд л шүү дээ. Агаарын молекул одоо барилгын материал албан дотор их бахаараа тэр нэг дулаан хадгалах чадвар сайн болоод тэр дулаалгын материал шиг байдаг шүү дээ. Гэтэл эсэргээр хүний бие тэрийг шахаж гаргаж ирж зодолдож сурахгүй бол одоо гаднаас хүчтэй цохилт авахгүй бол тэр хүний биеийн дотор агаарын молекул чинь гаднаас ирсэн хүчний үйлчлэлээр тесрэлт явуулж чиглэл нэгжлүүл буцаад ойноо. Тэгэхээр дотор ихнүүд шиг юмтэйдэг байхгүй юу. Цохилт орж унана гэдэг маань ерөөсөө тэр юм байна. Хүний цохилт орж унана гэдэг маань толгойд зохиод энэ толгой дотор байгаа агаар чинь тэрний ухаан алдах мэдрэлийн нугас тархич мах тархич чинь дөргөхөөр угаалчихж байгаа байхгүй юу. Тэгэхэрсэн та одоо яах юм? Тоосгоор цохиулах. Одоо ингээд тоосгоо өрөө тавьсан байдаг штэ тийм. Тэгээд дээрээс нь цохиулахаас өмнө ингээд толгоон дотор байгаа энэ биетэйгээ бүх юугаа гаргах гэсэн юм тийм. Тэрийг тэгэхээр эхлээд маш сайн сургуулах хэрэгтэй. Маш сайн сургуулна, амьсгалын цэцгэлтэйгээ уялдуулна, сэтгэл зүйтэйгээ уялдуулна. Тэгж хийж чадсан тохиолдолд бол тэр хүнд ямар ч дөргөлт авахгүй. Хамгийн гол нь хідэн тоосго та одоо толгоон дээрээ тавьж хаглуулж ирсэн бэ. Тоосго тавиулж хаглуулах жаах нэг дөрөв тоосгол гар барьж тогтох хэмжээнд ордно адаас авчулж байгаа. Тэгээд нэг ардаа хүн зогсоож байгаа л дээрээсээ лантуудуулна гэсэн үг шүү дээ. Тэгээд харахад бол тэр чиг амар шүү. Тэгээд эхлээд лантуудуулахдаа алдаа гарч ирсэн л да. Тэр чинь би нэг Оросын десантын ангийн бичлэг үзэж байгаа тэгж зогсож болдсон байх гэдэг анх харчихгүй юу. Тэгээ одоо энэ туул ирэг рүү бид нар бэлтгэл хийдэг байсан. Ленин глобус аврагшаагүй гэдэг. Тэгээд усан бассейн гэж байсан. Одоо байхгүй амралт байшин болцсон. Тэгээд тэн дээр хиймэл усан бассейн байдаг. Тэрний ирэмэг дээр ингээд барьж агаад тэгээд нэг хойно манай шавирд мата лантуудлага зогсоод байдаг. Тэгээд би нэг амьсгалаа тааруулж чаддгүй. Яа тааруулгыг бодоод тэгэнгүүтээ тэр урдаас нэг хүнийг ингээд дох гэж байгаа. Тэгэнгүүт тэр тохингууд дээд хэрднот хурдан зогсдог байхгүй юу? Би тэг хашгирахсан л. Тэгсэн чинь нөгөө хүмүүс маань ингэж аваад нөгөө юм удаан дохоод тэгээд би тэр хоёр ч мэдээж яаж зөрөөд тэгээд дээр нь хамгийн гол шинжлэх ухааны анхудаа хийж байгаа мөртлөө хамгийн том алдаа хийж бас нэг гэмтэл авчихдаг гэсэн юм. Хооронд нь юм авчулаг байхгүй. Толгой тоосгонуудын завсар. Биш эсвэл тоосгуулгын завсар. Тоосгуулгын завсар. За. Ягаад тэгэхээр энэ их сони юм байхгүй. Одоо тоосгуулгын завсар хадаас авчулах юм бол энэ чинь шинжлэх ухааны үндэс гэдэг юм яриад байгаа шинэ. Дээдлийн тоосгыг ингээ ихлэ ботлоо штэ. Лантуу. Тэгээд доошогоо явгангууд тэр ботор голгонд хоорондоо зайтай болохоор тэр хэмжээгээр нөгөө цохилтын хүч ингээ сарндаг гэсэн үг. Цохилтын хүч тэр нөгөө биедэд чинь шингээд шиний гол үндсэнд болгоод хүрэхгүй байна шүү. Гэтэл нөгөө ямар ч зайгүй ингээ тавьчихаар цохингоо шууд толгой. Тэгээд эхлээд нук гал нугас руу гацсан болоод сонирн болсоо тэр тарих хөдөлчөө гэж утсаар нэг хоног гайг юу тарих хөдлөх байж болно тэр чинь. Тэгэж онжиллээ шүү. Тэгээд анхны алдаа маань дээрээс тэгээд ер нь гэхдээ одоо бол би тоосго цогсноос надад бол нэг юм бариад мөргөөд байсан амар байд. Ингээ шууд бариад. Тийм бариад шууд мөргөөд байсан амар байд надад бол. Өөрөөсөө шууд тохируулж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ өөрөө бүр тохируулж байгаа болохоор ингээд цогхоор чинь тэр тоос голон давхар тоосон дор гар гарахад зурагд нь барин гэмтчих гээд байдаг бол тэгээд жоохон дали очиход гэмтэн шүү дээ. Гар чинь ингээд дали очих юм бол энэ үзүүртэй зөөлөд гэмтэн. Яад л руу орчвол эндээ гэмтэн голдоо буруу оруулаад. Тийм болохоор нэг энэ хатуугийн дасгал гэдэг чинь хийхэд өнө шинжлэх ухааны үндэслэл гэдэг нь яг ингээ хавтгаад багаар нэхад биеийг зарцаа доош явна. Тэгээд дээш тэр тоосгоны хүч чинь тэр тоосгоо нэвт гартал явах хэрэгтэй гэдэг маш нарийн тооцсон шүү дээ. Гараараа болохоор одоо хідэн тоосгоо зогсчихсон. Би хамгийн дээд нь 6-ыг зогсож үзчихсэн. Гэхдээ 6 давхар тоосгоо зогсоход бүтэн хагалж чаддгүй. Ганцхан удаа азэснэ эзэснэ нэг бүтэн хагарсан болсон. Тэрнээс ер нь хамгийн найдвартай арга нь 5 давхар тоосгоо л сайхан хагардаг. Тэрийг амжилттай болгохын тулд наан ингээ маш олон ингээ дасгал сургалт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ч хідэн удаагийн тоосгыг толгороо дээрээ тавьж цохиулсны үндсэн дээр амжилттай болох уу гэж үзэх. Одоо гэрлийн лампыг олохын тулд мянган одоо азгуутал хийсэн гэдэг шиг. Цэр өндөхгүй. Тэрийг бол өстой мэдэхгүй юм тоосч үзээг зүгээр.
Гэтэ өдөр болгон шууд хийгээд ингэж байхгүй шүү дээ. Тэгтээ цэргээс алагчаад би одоо барилга засварын нэгдсэн дээрээс тэгээд 100 айлын тэр одоо барилгын зах олцсон тэнд чинь барилга засварын нэгдсэн дээр хашаан дотроо нэг спорт залт байсан. Тэгээд тэр үед надад яг халагдах 80 сонд бас нэг жоохон хориотой зодон зах. Тэгээд энэ Багтойргийн 106 гэдэг чинь манай онгон байр. Тэндээс танил найз нөхдөө ингэж аваад нэг 20 дүүхтэй тэнд нууцаар хичээлүүлж эхэлчихсэн. Тэгэхээр чинь бас залуу өвчтөй ингээ гадуур ингээ барилга ингээ бодонтой ингээ тоосох тавьчихсан байж. Тэгэхэд зүгээр хүүхдүүдтэй үзүүлэхээ гудамжинд аваад мөрөгчдөг байсан. Тэгэл мөрөгчдөг байсан. Урд нь өөрийгөө залуу байхдаа анхны спортыг хөгжүүлэл хүн болгон Монгол Улсын утган баяр карате отгоо өдр гэл тэгэхэд дотроо омогшоол. Тэгэл би ч амар юм шиг юм боддог гэсэн. Сайн судлаад ингээд ирсэн чинь одоо бол тэр 13 дугаар зуун 11 дугаар зуун эдэрт байсан монголчууд байна шүү дээ. Тэдний хажууд бий байсан бол гэж бодохоор би бол шалахгүй захын цэрэг байж чадахгүй юу. Бараг 10 киноны нөгөө тогооч цэрэг шиг байна. Нэг урд мурдал алхахгүй гэх тий. Өө тийм байхгүй. Ягаад гэвэл одоо тэр манай Монгол үндэсний боловсруулагдаж амар болсон. Тэгээд дээр нөгөө эцэг нь хүүхдээ алдахгүй юм бол. Гэр бүлийнхаа хүн болгон барьдаж чаддаг. Хүн болгон багасаа хувийн зөвсөлмжтэй. Тэгээд гэр бүлийнхээ дуурайгаад ном сумаар харагдаг юм уу? Цэлмэр завшилтхан сайн байнгут тэр гэр бүл жишээлбэл одоогийнхоор орчин үеийн нэг сайн аав нэг сайхан тонгордог байсан аавдаа зааж өгдөг гэдэг шиг л нэг хөмөрхтөө өшгөлдөг байдаг. Нэг бол хутганд дандаа хүн байраа давар хутга шиддэг байсан. Тийм өөр өөрийн хувийн зэвсэг аргачлалаа хүүхдүүдэд зааж өгдөг гэсэн юм. Тэгэл тэр олон нэг Монгол гэр бүлийн өрхөөс шалгарсан цэргүүч 13 цэрэг татагддаг байлаач монголчууд. 13 настай гэж боддоо. Тэгээд ингээд цэрэгт очингууд тэр чинь бүгд байлгах чадвартай. Тэгээд тэдний чинь зөвхөн Монгол их цэрэг юунд сургадаг байсан гэхээр 100 10 цэргийн дэг журамд сургаж нэг тугийн дохоогоор нэг цан гингэрийн дохоогоор нэгдсэн хөдөлгөөн их зорилттаар яадаг. Хүмүүсээ тэгээд байгаар хөнгөн бие чанартайгаар харвааны ангид өгөх үү тийм үү. Одоо нэгэсэндээ орчин үеийн хурал явган зэрэгт өгөх үү, морин зэрэгт өгөх үү. Эдгээр хуваан хөнгөн уягтай, хүн туягтай гэж ангиллна. Тэгээд тэнд дээр чинь бэлтгэгдсэн хүмүүс л байсан учраас тийм хүчрэг байсан баг. Та тэгээ түрүүний ярьдаг шиг за би ингээл карате отгоо гэж дотроо бодол хүн болгохаар ер нь ингээл яасан ч би одоо дийлэндээ ч юм уу зүгээр гарчиндаа гэдэг тэр итгэл одоо ч гэсэн байдгүй. Хожон одоо залуудаа бол надаас ахцах бас хөрхи алдаж инжсэн ч хүмүүс төр над тэлдэг байсан байхгүй. Энэ отгоо их тэнэг ячи. Айц байдгүй. Хүнд бол найз байх хэрэгтэй шүү дээ. Аль юмнаас айх. Чи их тэнэг байна даа л гэдэг үс. Яг тэгэхээр би одоо хүн амт надыг зодох гээд ирэх тохиолдолд би ч бас өөрөө бас түргэн уртай байсан байна. Тэгэл хэдэн хүн байсан хамаагүй ямар зөрчтэй ч юм байхгүй. Тэгэл зодтолтол явчихдаг. Шууд дайраад л. Тэгэл надыг гэхдээ би өөрөө шууд дайрахгүй. Надыг хүн цохоор л дэсдэггүйсэн байхгүй. Их сонин багасаа тийм хөхт байсан. Хүн цохол юм бол тэгээд хэдэн үнчээсэн хамаагүй тэгэл зодолж илээдэг. Тэгэл заримдаа зодуулна, дөрхөө аглуулна, зөндөөл аглуулжсэн тэгэл тийм байсан. Тэгэл нэг сүүлд одоо бол харин жоох айц бий болсон. Тэр айц нь юу вэ гэхээр амьдрал чунаж гэр бүлийн бас нэг өөрийгөө болон хүмүүсийг хайрлаж одоо жоохон тийм нэг тийм амьдрал хайртай болчихор жоохон айц бий болж байгаа байхгүй хамаагүй эрсдэл хийхгүй гэсэн. Өвн нь бол эрсдлээс айдгүй. Тийм сонирн байсан. Таны одоо яг энэ спорт дээр авсан эрсдлээс айдгүй альва нэг юм хийгээд үзье гэж туршаад үзье гэж боддог. Ямар нэгэн зүйлд их зоригтой ингэж шийдвэр гаргадаг энэ байдал чинь таны амьдралын одоо яг энэ хэв маяг амьдралын шийдвэр бусад ажлуудад ер нь хэр нөлөө үзүүлдэг вэ? Сайнаар нөлөөлдөг үү эсвэл жоохон зарим үед бас дэмий байдаг уу? Залуу наснд бол зочмой байдлаас зөндөө алдаа алдчихлээсэн. Тэгтээ одоо сүүлдээ бол би ганц л юм олон жилийн өмнөөс амьдралдаа мөрдлөг болгодог. Нэг ажил хийхэд бариад авна шүү дээ. Бэрхшээл дандаа авчирна. Тэр бэрхшээлийг авахд миний давсан за энэгээр хийгээд болохгүй энэ талаар нь энэ талаар нэгэ болохгүй энэ талаар нь гэсэн. Дараа иж 2 3 төлөлгөө байж идэг байхгүй. Тэгэхээр заавал бүтнэ гэсэн үг. Энэ бол нөгөө спортоор хичээлсэн хүмүүс болгонд ерөнхийдөө байдаг чанар уу? Суур чанар уу? Ер нь спорт бол хүнд хамгийн чухал юм өгдөг юм гэхээр
нэг гэр бүл дутуу өгсөн сэтгэлийн тэнхээ буюу өөртөө итгэл гэдэг юмыг бүх спорт хүнд өгдөг байхгүй. Хүн огт энэ амьдралд нь спорт гэдэг зүйл огт байхгүй бол ер нь ямар байдаг вэ? Та одоо шууд харьцуулаад мэдчихэж байгаа. Одоо ямар үед тэр хүн ундаг вэ ч юм уу те спортоор хичээлт хүнтэй харьцуулахаар ингээд нэг юм даваа тал ялгаа нь ямар байдаг юм бэл? За би өөртөө товчхон хэлэх юм бол ямар ч спортгүй ингээд цаашдаа болох юм бол хэтэрхий хөгжсөн орнуудын хүн амшиг л болно. Тэр нь юу гэвэл туранхай биеийн нэг бол ив хавгүй бөхтөр гар хөлнөрт тэгээд ихэнх нь 190% нүдний шилтэй. Тэгэл тийм л хүмүүс л бий болно шүү дээ. Бие махбод оюуны чадамж нь сайн байж болно. Тэгэхээр тэр хүмүүс чинь ямар байх нь ойлгомжтой байхгүй юу? Тэгвэл таны одоо их баярладаг ингээд тийм шийдвэр ч юм уу, тийм эргэлт хийжсэн бай. За би одоо яг тэр эргэлт баярлалаа гэж амьдралд өдөр болгон л ингээл жижиг том бэрхшээл учиж явдаг. Гэхдээ би одоо энэ дээр сая нэг сэтэл орж ирлээ л дээ. Юу гэхээр би багтаа уул гайгүй бие билдэртээ өсөж жагаад тэгээд би ч одоо идэвхрэхгүй өвчин туссан шүү дээ. Тэгээд 6 дугаар ангидаа би чинь цусны сахарын өвчин гэдэг тэр үед одоогийн сахарын ямар төрөл нь байсан юм мэдэхгүй өвчин тусаал. Зүгээр ээж тухаалдаад унцдаг. Тэгэл биеэрэм дуурал тэгээд эмнэлгийн хөхөд болоод жил гарan байлаа шүү дээ. Тэгээд нэг ангиа шалгалтгууд өгсөөл. Тэгэхэд бол надад ерөөсө бүх юм оройтой. Хажууд хүүхдүүд өгөөл. Хамт өвчс хүүхдэл өгчин. Тэгэл одоо гарын юу чи ингээд зөрчдөг. Яс. Тэгээд надад өгөх юм ясна. Ингээд тийм тураад яс болцсон байхгүй юу та. Тэгээд надад нэг юм төмбөц зогсож асрагч одоо тэр эмнэлгийн асрагч ихч одоо юм надад угааж өгнө. Тэгэл миний нэг ихч туяа гэдэг ихч ээж хоёр маань надад ээлжлээл сахин. Тэгээд одоо их хүнд байсан байна гэдгийг би өнгөрсөн хойно бодож байгаа байхгүй. Тэгээд тэр үед одоо би яагаад ингэж одоо холмөргүй идэгцэн хүртэл эмчнэр гайхдаг. Тэгэд би ямар шийдэл гаргасан гэхээр би тэр бага багтал би ганцхан одоо боддог байхгүй. Эмчээ гуугаал. Эмчээ би эмнэлгээс гарыг. Гарэлтай эмчээ гуугаа. Долгор гэдэг эмчээс. 6 дахь анги хөвдтэй. Тийм 6 төгсөж байгаа. Тэгсэн чинь чи тэгвэл ерөөсөө ингэж хөдөлгөөнгүй хөвтөнө туралтай багсгаад тэгээд эмчээ би махтай юм мэдээ л да гэдэг. Ягаад тэгэхээр бүтэн жил тэр чинь надад ямар ч давсгүй, ямар ч чихэргүй тэгээд сүүн чансан будаа гомон тэгэл агшаасан будаа тийм л юм өгч байгаа болохоор надад бүх юм оройтой байсан чинь. Тэгэл нэг ухаан алдахаар сэрхээр туслыг зэвчээдэг. Тэгээд нэг юм угаар шин нойр хүрдгүү. Эхлээл Димитрол чи ингээл нэг 4 байгаа нэг өгчсэн бол сүүлдээ нэг бүтэн болгоод сүүлдээ боодол Димитрол үйлчлэгээ олонгууд нь лимнал гэдэг юм чинь бас айдан дөрөв ингээл унтуулах гал тэгээд шин нойр хүрдгүү нэг тийм үү. Тэгэл чиний бүх яс булчингийн чинь зөөл идэг энэ сахар чи ингээ идээд чи хүчнээ шууд хөвчин л гэдэг байсан. Тэгээд миний үеийнүүд дотроо ингээд хөндөй ингээ халтгшгээр амар өвдөн унна. Тэгээд эмчээ гоосон чи за энэ чи тэгвэл яг хэвт тэгвэл чамайг ингээ хагас бор хоолнд оруулна гэдэг. Хөдөлгөөнгүү. Тэгээд жилгаараас одоо яг хөдөлгөөнгөө эмнэлгээс гарахын төлөө. Яс хөдөлгөөнгөө хөвтөө туралт багсан чинь цэрээсэн нэг аягтай усан дотор 2 шиг бөөрөх юм ах хагас бор хоолноос тэрийг идээд нам унтаад тэгээд энэ хүүхдийг эмнэлгээс гаргаж үзье гэдэг. Нэгэсэнд бол эмчилгээг бас хүүхдлийг л юм гаргаад үзье гэж бодсон шин. Тэгэл гараад хүүхдийн сэтгэл чинь тэр өвчнөө би эмнэлгээс гарчлаа гэдэг код ирж штэ. Ирүүл болчлаа гэж. Код ирж штэ. Тэгэл одоо би энэ гайг болж тэгээд дэглэмээ сайн сахараа гэдэг. Тэгээд эмнэлгийн хяналтанд очиж 8 дугаар анги төгсөгчл надад эмчнэрийн югаар шинжилгээ өгөөд байхад тэгээд олморгүй идсэн байсан. Тэгээд тэр хооронд би чинь худлаа яриад нийтийн тустай хөдөлмөр намайг хий гэсэн шүү. Надад хүнд биш спортоор хичээллэхэд болно гэсэн шүү гэл худлаа яриад одоо энэ барилгын соёлын ордны ардталд бат шиг гэдэг хүн дээр тенсний клуб секс максд яваал. Тэгээд л юусэн сүулдэ нэг мэдсэн чинь 8 төгсөлтэйгээ дэмэст очил чөлөөт мөлөт хөр барилдаал шүхрэн мөхрөөр буугаал тэгээд байхгүй болсон шүү дээ. Сони юм тий. Тэгээд уулмөрг байдагсан шүү дээ. Тэр гэхдээ юу нэх гэж боддөг вэ та? Би бол одоо ингэж боддог. Бурхан гэж ярьдаг шүү дээ бүх хүн. Хүн бол бурхан өөрөө юм. Тэгэхээр хүний энэ оюун тархин дотор байгаа дотоод хүч хүнийг өөрөө ямар байхаа
шийдэж идгээд бол. Яг л одоо ганц энэ миний их биш ингээд сүүлд ингээд хор тавдраа хүртэл хүмүүс идгээсэн зөндөө хүмүүс байна. Тэгэхээр энэ өөрийгөө ингээд идгэх чадвар бол энэ дотор л байгаа юм болов уу гэж боддоо. Тэгээд миний тэр бол сайн дэвшэр хүүхэд байхдаа л энэ нэг за би одоо өстой гоё бол эмнэлгээс гарчлаа штэ гэж кодлцсон юм шүү. Тэгж л боддоо штэ. Тэгвэл эсрэгээрээ бас хүмүүс нөгөө өөрийгөө зүгээр хахад би муу байна, би болохгүй байна, тий. Би өвдөд байна гэж кодлсоор хагаад бүр зүгээр исэн биегээ ч юм уу. Тийм шүү. Амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг шүү. Тэр чинь бол монголчуудын үг бол готхтой. Би одоо хэлэхэд анх хүмүүс адаг байгаа хат аав тэр хүмүүс Өлмийн Батар шиг гэж ирүүлэх хэлдэг байсан. Энийг би гайхаад сүүлд ер нь хүмүүс хэлэхээ байцсан. Тэгээд би одоо Өлмийн Батар шиг гэж хүмүүст ирүүдэг. Тэрний яхаа өөртөө эрүүл байгаа юм. Тэгээд дээр нь ихтгэлтэй хүн Өлмийн дээр бацах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд маш олон жил хоног үнс шууд л 2 хууг нь багтааж. Тэгэхээр зогсож чадахгүй хүн хичнээн баг та. Сэтгэлээрээ бол эрүүл мэнд дээр. Яг монголчууд ийм ижидтэй юм аа. Энэ цохилтыг ингэж нэрлэдэг юм аа. Гэдгийг бий болгоход хамгийн хэцүү байсан. Яагаад тэгэхээр одоо бүх хүн ташуур хэрэглэж байна. Манай Монголын ард түмэн. Би ганц л техникийг буруу нэрлвэл өөрийгөө хэсгээс гадна нөгөө хийж байгаа том үйл мэн худлаа болох байхгүй. Тийм учраас зөвхөн ташуур дээр ингээд чинь судлаал хөдөөнийхэн яаж ярьдаг байсан мэн хууч тэгэл өөрөө очиод яриад тэгэн гутаа одоо оноос нэр өгч байгаа байхгүй. Жишээлбэл бүгд л гуйддаг тийм үү? Морой гуйдаал те. Гуйдах гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр нэг талаас нь бариад урчмаар одоо тэр биет хатууч байсан сулж байсан гуйдаж ороолохыг чинь гуйдна гэж байгаа. Тэгэхээр тэр гуйдааг чиглэлийн зааж өгөл тийм үү? Босоо хөндлөн гуйдаа гэд явчихна. Тэгээд нэр өгч байгаа. Гуйдаа гэж цогт нэрлэлж байгаа. Энэ бол гэтэл нөгөө нэг ариа барьдаггүй юмар ингээд ширвэх гэдэг ойлголтод байна шүү. Хажуудлаа ширвэл өнгөрлөө ширвэж ороолгоо гэд. Тэгэхээр сагалдаргаараа бариагүй одоо эргүүлж содолдож салхи шиг нунчааг шиг эргүүлж байгаа тэр техникийг болохоор ширвэ гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгэн гут мэдээж урт юмны үзүүрээр жадж байсан ямар ингээ хатгадаг шүү дээ тий. Тэрийг ташуура барих хэсгээс нь буюу бариад эдгийг нь хатгаа гэж нэрлээд тэгэд монголчууд богино мухар юмар хүн хатгахыг чинь яврах гэж нэрлэдэг байхгүй. Яврах. Тэрийг явраа гэж нэрлэдэг. Дандаа тэр судалж яг ард түмний хиллэг яг одоондоо бас хичээл заахад хэрэглэгдэх. Тэрийг бүгдийг оноож өгсөн тул да одоо Монголын ард түмэн маань хөдөөнийхэн маань хөө манай ташууч юм амар зөвшөөрөл нэрэл гинтэ тэгж гаргаж байгаа. Тэр ганц хөл гарын цогцолтой хүртэл боловсруулахад хэцүү нэрийг өгөхөд. Тэр нь л хамгийн хэцүүс. Яг түүхэнд их сурвалжаар бас холбож өгнө. Зарим түүхэндээ байсан юм чинь. Тэрнээс би шинээр гаргаагүй шүү дээ тэр юмд чинь. Зөвхөн миний шинээр гаргаж байгаа нь орчин үеийн спорт болгож шинжлэх ухааны үндэсний базаад спортын тэгж ихтэй болгож олон улс төгжүүлэх гэж гаргаж хөгжүүлсэн болохоос биш. Энэ миний заагаад байгаа юм чинь бүх ахуй монголчуудын өмч байсан юм. Одоо Монгол зовлонгаар хичээлж байгаа хитэн хүн байдаг. Ер нь одоо өмнө хичээлсэнтэйгээ ингээм хамруулвал ер нь хитэн шав байдаг. Ер нь бол Монгол улсын хэмжээнд хамгийн багадаа 50-аас 50 мянга бол өнгөрсөн хугацаанд бол манайхаар хичээллээд дамжаад өнгөрчихсөн. Орж гараад. Одоо хитэн хүн байгаа тоог нь би гаргаж чадахгүй. Ягаад тэгэхээр цэрэг мэргэжлийн тусгай ангууд бол ихэвчлэн манайхаар хичээлдэг. Одоо ялангуяа элийн цэрэг бол маш олон жил манайхаар хичээллээ. Дээр нь одоо энэ зөвшөөрөгчийн одоо төрөлжсэн тусгай нөлөө 084 дугаар анги, элийн цэргийн 151, 303 элийн цэргийн тусгай анги, элитийн 150 төр гэдэг энэ айрам зөвшөөрөгчийн тусгай ангууд бол дандаа манайхаар хичээлж байгаа. Манай салбар клубүүд байдаг. Яагаад бид нар хичээлдэг болсон шалтгаан нь гэхээр Монгол хүн наацхан амар Сэрилонд ингээд Африкт очиод ингийн хэсэг болгоожсанд оролцохгүй зэрэг дайчдаг. Тэгэхээр манай одоо энэ жавхлан зөвтгээд анх шав маань их олон жилийн дараа над дээр хичээлэх болж одоо хурандаа олцсон. Элийн цэргийн сургуулийн захирал байсан. Одоо юу ч байгаа сайн мэдэхгүй. Тэр над дээр багшаа би тэндээс их баярлалаа хүрээд ирдэг. Тэгсэн анх Сэрилонд үүрэг гүйцэтгэсэн чинь олон жилийн өмнө яасан гэсэн чинь би багшаа ингээд очиход Африкийн наацхийн нэг омгол манай омгийн модоор ингээд цогтөг гэдэг нэг юм нэр хэлээд ингээд байгаа. Тэгсэн чинь Америк марч өөрөөсөө нэг зодон цоноо ярив. Тэгэн гутал би нэг таны сэд нэг ярддаг юм чирэл ташуур ярдсан байл ярьсан чинь нүдэн ангааж байгаа юм чи. Тэгэхээр бас улс үндэстэн гэдэг өөрийн гэсэн бас нэг түүхээ мэдэж байна гэдэг чи өөр юм а гэд. Тэгээ одоо би бол энэ зөвсөлтүчнийг сайндаа
энэ Монгол стоныг сонгоогүй. Гол нь Монголоо гэсэн сэтгэлтэй уг үндэс толгойд юмтай хүмүүс л хичээлээд байгаа гэж боддог шүү дээ. Монгол зоо одоо урлагаар хичээлж исэн тамирчид өөр төрлийн тулааны одоо тэмцээнүүдэд аягүй амжилттай оролцдог юм лээ тий. Одоо хөрвөх чадрыг анханасаа сайн сурцсан гэсэн. Тэгээ нөгөө яг миний сая хэлснээр бүгдийн заалгаас сурцсан хүмүүс чинь тэр тэмцээнд тусаа илүү болчихж байгаа юм л та. Одоо манайх яг өөрөө чинь сонирхсон гадаад харилцаа муутай. Тийм болохоор манайх Шидокан каратегийн холбоог одоо манай Алтан хүүгэд манай мастер хариуцж ажиллаулдаг. Тэгээ тэрүүгээр дэлхийн аврагад бид нар ч олон дэлхийн аврагтай шүү дээ каратегийн. Манай холбоо болдог. Тэгээ бас нөгөө холимог талаанаар нийт төрлөөр одоо Солонгост манай хүн жингийн бас Азаа гэдэг аз жаргал гэдэг залуу манай цодтолтой л өөр юм. Бас л хүн жинтэй бол авраг болчих гээд үзээл. Жишээлбэл ер нь маш олон төрлөөр зодтолдог, тулж байгаа. Тэгвэл энэ дунд би бас нэг юм хэлэхэд хүн болгон тулаанч болохгүй. Надад болгон хурдан болохгүй гэдэг шиг. Хүн болгон одоо мастер болохгүй. Тэгэхдээ миний нэгдсэн ойлголт нь юу гэвэл хичээллээд үзэх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө ялдаг сэтгэлийн тэнхээг л олж авах хэрэгтэй. Зүгээр яг тулдахын төлөө төрсөн хүн гэдэг бол бас арай өөр. Энэ дээр тэр энэ ста сайн тулаанч болно гэдгийг мастер багш хараад мэдхүү. Одоо ингээд өөр юмнууд дээр бол за энэ бол нэг тийм хүн болчиндаа гэдэг юуг нэг харчдаг да. За эхний шатны өнгөц хараа заах энэ хүүхдэд заавал арай хурдан сурах юм байна гэдгийг бол харна. Тэгэнгүүтээ хэд хэдэн ингээд нэлээ нухаад ирсний дараа ер нь энэ хүн бол цаашдаа яг жинхэнэ чийсний жишээл багшлага авьяастай хүн болох юм байна. Тулд авьяастай мэдгийг бол ялгаж болно. Тэгэхдээ тийм энэ хоёр авьяастай хүн ховор. Мэдээч хэрэг хичээлж байгаа юм болчин сүмс нөгжөөд яаж ч байсан нөгөө нэг тодорхой хугацаанд яваад ирсний дараа бол тулалдаад хүн дийлэх чадвар нь илүүд болно шүү дээ. Зүгээр яг нөгөө нэг төрмөл хурдан морь гэдэг шиг тийм тулаанч. Одоо би ингээд бодоход яг бүр нэг төрөлхийн бүр нэг тийм бүр нэг заасан ингээд дэлгэрээр сурдаг хүн бол ганц хоёрын зэрэгтэй л одоо санаанд орно шүү дээ. Бусдын бол нэлээд ингээд дадлагжуулж багш чиглүүлж чирж гаргаж байна. Яг тийм төрмөл авьяастай хүн бол өнгөрсөн хугацаанд надад ганц хоёр л байл. Өөрөө хүн ингээд юм сураад тэрийг өөртөө ингээд шингээж авах бол нэг хэрэг. Тэрийг ашиглах бас нэг хэрэгтэй. Харин та өөрөө багш болоод өөр бусад хүмүүсийн тэр сурах ирээдүйд ямар байх, хаашаа явах уу гэдгийг нь зааж чиглүүлэх багш байна гэдэг бол амар их өөр ойлголт. Өөр ойлголт. Тэгэхээр та хизээ өөрийгөө за би одоо л нэг багш боллоо доо гэж бодож үтсэн үү эсвэл тэгж бодогдох одоо тохиолдол болоогүй л байна уу? Ер нь одоо багш гэж бодох тохиолдол сайхан шав нар ирээд багшаа гэхдээ би өөрийгөө багш гэж бодож байгаа шүү дээ. Бусд үед би тэгээд мангар би багш юм шүү гэдэг баян хэвшилт орно гэж байхгүй шүү дээ. Тэгээд зүгээр яг ур чадрын хэр сайн заадаг ур чадрын хувьд болсон байвал би сүүлийн 10 хэдэн жил л би илүү сайн заадаг болж байна. Тэрнээс өмнө бол өөрийнхөө дутуу ойлгоцсон юм одоо тэр 35 жил багшлаад байхад би дутуу ойлгоцсон юм урд нь 15 жил нүдцэн л байгаа байхгүй. Яг үнэ гэлээд. Зүгээр л нэгсэндээ одоо өөрийн чинь за босцсоо одоо энийг гараараа ингэж цоггүй л олон дахин давтуулаад байхаар машин шиг тэр булчин чи өгжөөл хурдан цогтгол болно шүү дээ хүн. Тэгэл заацсан байгаа байхгүй. Эхний 15 жилиг бол. Тэгээд тэрнээс хойш бол одоо шал өөр заана. Ягаад тэгэхээр шал өөр заахаар хүн болгонд өөр, том хүнд нэг өөр заана. Хүүхдэд нэг өөр заана. Тэгээд тэр хүүхдэд заахтаа тэр хүүхдийг шантрах гэдэг нь үгдийг мэдэрнэ. Тэгээд юуг заах өөр шин сонирхолтой болох уу гэдэг. Тэгээд хамгийн гол нь тэг заахтаа нөгөө илүү хялбархан аргаар хурдан сурах боломжтой заадаг болсон гэсэн үг. Ер нь бол зарим шавнырыг бол дарна. Ягаад гэвэл дарахгүй бол нөгөө бие тоогод өөрийгөө тийшээ явчих гэдэг. Тэсмэртэл авьяастай хөлтөд. Зарим шавныр чинь гэхдээ үргэлж өөрөхгүй л дээ. Зарим жоох юмар нурамшуулж өгнө. Өөчи чи ингэшлээ шүү дээ. Жохон хүүхдүүдийг ч гэсэн мөр. Тэгээд чи ингэж сурч урд нь минь шав ямар яснаа боддоо гэд тэрийг баян сануулж тэрүнд чи ямар дахиц гараад байгаа шүү гэдгийг мэдрүүлж иж болно. Тэгтэл зарим хүүхэд ингэж бүр унжигнаад ингэ сурахгүй шүү дээ юм. Тэгэхээр чин жоохон хүүхдэд заах насан турш хүн хоёр заахын өөр гэдэг чинь байхгүй. Тэр хүүхдийг сонирхолтой болгохын тулд жишээлбэл миний хичээлийн програмд ороогүйсэн ч нэг өөрийнх нь чадхаар нэг жоохон техникийг чи одоо ингэж хийгээд жишээлбэл одоо нэг нарийнхан мод тоглуулдаг ч юм уу
Нэг бол урд нь чаддгүйс хөлийн өөрөнд бариулаад тэр бүгдийг хараад эзэж хөлөө тэгж өргөж үзээг байхад нь тэр хөлийн чи ардаа өргөөгээд ингээд толинд харуулад чи ингэж бодож ингээд багшнууд өвдөхгүй байгаа зү тийм сонголттой ингээд. Одоо ингээд тэгээд чи ингэж чадах юм байна гэдгийг өөрөөр нь үзүүлээд ирэхээр тэр хүүхдийн сонирхол зорж ярьдаг байхгүй. Тэгэхээр мэрэгжлийн цэрэг мэрэгжлийн анги албан тушаалаар заах нэг өөр. Яг анх дугаар би нэмэр спортын салбарын багш хүний чадвараар заах чинь хоёр өөр юм байна. Та ингээд өөрийнхөө амьдралд ингээд бодож баримталж явдаг. Та өөрөө ингээд өөрийгөө сэтэлжүүлдэг, өөрийгөө ингэж мотивацжуулдаг тийм арга гэвэл юу байх вэ? Ягаад тэгэхээр танаас сонсож суралцъя гэсэн хүмүүс бол зөндөө байгаа. Би бол залуу байхдаа бас л хүмүүстэй адилхан амьдралын ирээн бараанд алдаж оноол явжлаас үе байгаа. Тэгвэл сүүлийн тэр залуу нас өнгөрөөд ер нь хүнд хийзэж худлаа хэлэхгүй гэж зарчим барьдаг би. Хоёрдугаар юу гэхээр хүнд хийзэж худлаа хэлэхгүйгээс гадна одоо жишээлбэл кинонд дөрөв чинь над улаанч байна цагаанч байна гэдэг шиг одоо хүний үгээр хүнийг дүгнэхээ хүмүүс минь болоосоо дээр нь залуучууд маань яах ёстой гэвэл одоо энэ залуу тэгдэм байлээ шүү дээ гэл хоорондоо яриад тийм харьцаагаар хүнд өгөндөг юм шиг байна. Гэтэл одоо ганц залуучууд ш манай үеийнхэн ч байна. Тэгээ яадаг гэхээр надад бол өстой аригчинч байна, хулгайч байна. Тэгээ сайн баянч байна, улс төрш найз зөндөө байна. Тэгээ би тэдрийг аав хэлсэн нэг үг ээж хэлсэн нэг үг бодож явдаг. Ээж маань бол миний хүү сайхан амьдарч байгаа гэж бодвол танаа гэрээр чинь олон хүн ирж зочилж орж гарч ивэл миний хүү сайхан амьдарч байгаа жаргалтай амьдарч байгаа гэж бодороо. Аа болохоор найз нөхдийн тал дээр юу гэж хэлдэг гэсэн гэхээр миний хүү найз нөхөд гэдэг бол дурсамж бүтээдэг. Тэгвэл гол утгын нэлсэн утга ингэж хэлж байгаа. Чамд амьдрал чинь бүр халттай хор хийгээгүүл бол багшнаа муу найз ч гэсэн мунд хэлсэн чи битгий олдуулаарай чирээл яваад. Ягаад гэвэл хүний амьдрал богинохоо. Ягаад гэвэл одоо чи харал та. Аавх нь мэддэг хүмүүс манай аавч өндөр наслсан. Тэгээд манай аавын тал өндөр насалтай ирнэ. Тэгэд аавтай нь одоо таньдаг хүн найз байхгүй шүү дээ. Тэгэхээр миний хүү тэр найз нараа хайрлаж яв. Тэгээд ягаад гэвэл тэр чиний амьдралд хор л хийгээг бол хүчтэй хор хийгээд л байхгүй бол тэр найз чинь хамтаа дурсамж чи хизээ нэг цаг би тэр тэгжсэн гэсэн боддог. Тэр амьдралын чинь баян түүх учраас чи найзуудаа битгий тэгж холдуулж ад үзээрэй гэдэг байсан байхгүй. Тэгэхээр би одоо маш олон найзтай. Маш олон төрлийн найзтай. Та бол олон найзтай хаа зарим хүмүүс болохоор найз нөхөрлөл гэдгийг арай өөрөөр хардаг. За өнөөдөр битээр найзлаад за одоо энэ хүнд би хэрэггүй боллоо эсвэл энэ надад хэрэггүй боллоо гэдэг нэг ашиг сонирхлын нүдээр хараад байна гэдэг хүмүүс байгаад байдаг. Энэ дээр та юу гэж боддог вэ? Эрэгтэй хүнтэй ч найз болох, эмэгтэй хүнтэй ч найз болох, тийм ээ? Би бол ганц л аргад шавнартай хэлдэг. Та нар одоо жишээл одоо ихнэр аваад цаашаа амьдрал дээр байхад тэр хүнтэй таалагдахын тулд битгий баг өмсөөрэй. Яг л өөрөөхөө бай. Найз нартай болоход бас тэгнэ. Чи яг л өөрөөхөө бай гэдэг нь яг бол юунд дуртай дургуугаа шууд хэлэх чадaltaй бай. Хоёрдугаар тэр хүний юунд таалагдахгүй байгаа шууд ярилцаад хэл. Тэгээд чи өөрөөхөө л байх байхгүй тэгвэл. Жишээлбэл би өөрөө инээмэр нэг л одоо жишээлбэл буруу юм хэлж мөдөд жишээ ариг тарсан юмар бол уугаал те. Тэгэл найзуудтайгаа яг л өнөөдөр би ямар байсан яг тэрүүгээр 10 жилийн дараа уулзахдаа тэр хүнтэй яг л тийм л байх байхгүй. Яг л бидний орн нөгөө би өөрөө тэр хүнд баг өмсөөгүй тэр хүн над баг өмсөөгүй болохоор бид нар нөгөө нэг яг байснаар хүн одоо төрмөл өөрөөр л байна гэсэн үг байхгүй биеиндээ. Та өөрийнхөө амьдралын одоо энэ 35 жилийг зориулсан яг одоо энэ орчин үеийн үндэсний тулааны урлагийг одоо энэ хөгжүүлээд явж байгаа энэ ажил үйлсээ та цаашаа яаж хөгжүүлэхээр харж төлөвлөж байгаа вэ? Одоо ойрын хугацаанд таны хийхээр төлөвлөсөн байгаа энэ том зорилго бас юу байгаа вэ? За 3 жилийн өмнөөс би 2 том зорилго тавьсан. За яг энэ хүндээ гэж хэлэхэд бол төр засгаас бол их дэмжлэг муутай. Тэгэл экорно гэсэн хүмүүс явж байна. Тэгээд нөгөө анханасаа олсон жижиг компанийнхаа бүхэл мөнгөийг нь Монгол зүтгийнхаа хөгжил зарцуулж номондоо бичиж ярьлаа. Тэгээд энэ Монгол үндэсний өмч юм чинь одоо хятадын үшу, мэдрүү ярьсан нөгөө таеквондо, карате гэдэг чинь бүгд ЮНЕСКОгийн соёлын үүд бүртгүүлсэн байдаг байхгүй юу?
Тэгээ бид нар 5 орны дорн техникийн бие хамгаалал урлагуудын нүүбийн ЮНЕСКО-с үүнд бэлтгэл тавьж байхад. Тэгээд энэ яаралтай ер нь Монголынхаа үндэсний соёлын өв болгож бүртгүүлэх шаардлагатай юм байна. Тэгээд би чинь 4 жилийн өмнөөс материал өгөөд бараг 5 жилийн өмнөөс. Тэгээд үндэсний соёлын өвийн дарга Инхбат дарга болон жаргал сайхан гэдэг судлаач эрдэмтэд дэмжиж тэгээд ингээд бүх материалын бүрдүүлээд эцсийн зөвлөлөөр нь ороод уул нь үндэсний соёлын өв зураг батлагдаад тэгээд одоо энэ дэлхийн соёлын өвийн наадам гэж сүүлийн тэрэлж зохиогддог боллоо шүү дээ. Тэнд манайх чинь соёлын яамны урилгаар ороод. Гэсэн чинь арай одоо болтлоо манай соёлын өвийн гэрчлэгээ гарч ирдэггүй. Тэр нь яаж? Тэр нь ямар учиртай одоо энэ код дарга надад хэлсэн нь болохоор Атган баяруугаа танаас бол шалтгааллах юм байхгүй. Шин журам гарсан. Тэгээд яамнаас би бол жилийн өмнө өгсөн юм яг. Тэр сүүлд гарсан шин журамд амаар үлсэн. Тэгээд тэндээс хоёр юм маань тэгээ буцаад болно л гэсэн одоо дахиад жил өнгөрч байна. Уул нь энийг авчихвал миний дараагийн алхам маань юу гэхээр бүтнээр нь бол Монгол зоог бол ЮНЕСКОд бүртгэх боломжгүй гэдгийг судалсан. Тийм болохоор Монгол ташуурын эрдэм гэдгийг ЮНЕСКОд бүртгүүлэхээр зүтгэе. Энэ бол миний одоо энэ спорттой хийх хамгийн том ажил болов гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн Атган баяр гэдэг хүний одоо ажил эсвэл Атган баяр гэдэг хүнээр овоглогдох, хөмчлөгдөх зүйл биш. Монгол үндэстэн цаашдаа өөрийн гэсэн тулааны урлагтай шүү. Өөрсдийн гэсэн одоо ташуурын эрдэмтэй шүү. За тэгээд дэлхийг дайлаар мордчихсэн цэргийн одоо том эрдэм нь одоо хүртэл ингээ байгаа шүү гэдгийг батлах одоо маш том үнд зүйл байх нь шүү дээ. Тэгэхээр энийг бас одоо манай энэ одоо салбар дээр ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн анхаарад хурдан шийдээсэ. Ерөөл өдөр шиг. Ер нь бол удахгүй хоо энд бас арай нэг ер нь уг үндсээ өв соёлоо гэдэг юм бол эргээл байна. Хүмүүс их ойлгож байна, сүүлийн үед ярьж бичдэг боллоо. Би бол жишээлбэл одоо дигжей гэдэг юмд аюул дуртай. Өөрийн минь амьдрал гэр орчин тэгээд дээр нь сургууль дотор Монгол зан урлагийн дигжей гэж бас хатуу дигжей гэдэг байхгүй. Тэгээ би шамнартай хэлдэг. Карате, вүшү, таеквондо гэдэг бие хамгаалал урлагууд юугаараа илүү Европт таалагдаж хүчтэй өгдсөн та нар мэдэх үү гэж хэлдэг. Яагаад гэвэл тэр багшаагаа унтлаг дигжейг. Тэр нь ихэд тусдаг байхгүй тэр задгаас. Тэгээд тэр дигжей гэдэг юмыг Монгол дигжей гэдэг чинь бол үнэхээр ганцхан зүгээр дигжей гэж ярихаар ганц ёслогоо биш. Одоо би энэ Монгол үндэстний зүрхэн дээр гараа авдаг энэ ёслогоог би бүр шинжлэх ухааны үндэстэн биеийн дамжуулалтын сургуулиудад багш нарт ярьж авдаг байхгүй. Энэ яагаад та нар зүгээр ингэж аваад байна гэж үггүй. Энэ дунд хурууг энэ дунд чүмүний толгойд тулгахад энэ алганы цааталд зүгээр шулуун ингээд яг алганы цаатал чинь зүрх өгдөг байхгүй. Тэгээ хүний бие антом заагаад өгч ш давхар. Хоёрдугаарт монголчууд итгэл үнэмшил төрсэн хаан аав ээжийнхээ өмнө нэг хөл дээр хагас сөхөрдөг. Тэр тийм ард юм байхгүй нэг хөл дээр. Тэгсэн үедээ ганц толгойд доош харц буулгадаг. Босод энэ байнгын ёслогоотой үед бол яг хүн нүд болноос сэтгэлийн төлөвлөлт болохоор үннээс суугаад нүднүүд рүү харж ёсолдог гэсэн ард юм. Тэгээ энийг ягаад заагаад байдаг вэ гэхээр нөгөө одоо манайх чинь төрийн дуулаа явахаар бүхэл хүн ингээд зүрхэн хаанагаа мэдэхгүй шүү дээ үнэхээр. Зарим нь бүр ингэж юм байна. Тэ? Одоо энэ дөрөв илгэн дээрээ авч байна, нойр булчгаан дээрээ авч байна ингээд зарим авирган дээр. Тэгэхээр энэ зүрхэн энд байт юм а гэдэг хүн болгон Монгол хүн болгон шинжлэх ухааны үндэстэйгэр нэ. Хүний энэ алганы цааны уяга дунд чум гэдгээр хүртэл мэдэхгүй байгаа шүү дээ. Дунд чумгийн толгойндоо тулгахаар ингээд ингээсэл гэж боддгийн хамгийн ихний ээлжинд ядаж энэ бол нэг яг миний өмч биш байхгүй. Монголчуудын соёл шинжлэх ухааны үндэс энийг бас хүмүүс бол тэгж хүсдэг. Тэгээд өөрийн шилж байгаа хамгийн зөв надад алж байгаа манай найз одоо Гартналаны там гэдэг одоо багш байна. Тэр бас хамгийн анх нэг гэлдэг ус талигаж гаав гэдэг энтийн борон дээр хамтран зүтгэж багш нар маань. Тэр Атган баяраа энэ бол чиний өмч биш шүү. Тэгж хэлдэг байсан. Тэр үнэ. Тийм учраас л миний өмч биш учраас би энэ улс үндэстэнд энэ өмчийг буцааж өгөхгүй л энэ үндэсний соёлын өв гэдэг рүү зүтгэл яваад байна гэсэн үг байна. Таны зорьсон энэ ажил ус тун утахгүй биелээ олоосаа тэр сайхан мэдээ. Олон одоо энэ соёлын өвөө хайрладаг Монгол зан урлагийг бас суралцаж энэ Монгол зан урлагийг хүндэтгэж авдаг олон хүмүүст бас их баяртай мэдээ урд ирээсэ гэж хүсмээр байна. За, юу л утар шиг ээ. Урбаниктай байхад өдөр бүр амттай.
Тэр манай нэвтрүүлэгтэй хамтарч бас манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа. Урбаник компаниас өөрсдийнхөө гарын бэлгийг манай зочинд бас илгээсэн байгаа. Урбаник компани бас Монголд үйл ажиллагаагаа явуулаад 30 жилийн бас энэ жил тохиож байгаа хамт олон байгаамаа. За танд бэлэг. За баярлалаа. Тэгээд намайг өдгөж энэ хөтөлбөртөө урьж оролцуулсан Мегүн медиа одоо хамт олон та бүгдэд баярлалаа. Тэгээд миний энэ одоо хамаагүй ярьсан ярианд дундаас авах гэхээ ухаанаар бас ард түмэн өрөвхтүүд маань хөрөх байлгүй гэж бодож байна. Тэгээд энэ ирж байгаа цаг хугацаанд эх орон минь амар амгалан байж, уг үндэс нь удман сайхан гэрэлтэй байж, инээд байсал гертэн мөнгө цалгиж, эрх мэдлээ гартаа жангатгаад эрүүл энх сайн сайхан явахыг та бүхэндээ болон нийт Монголынхаа ард түмэнд хүсээрээ. За баярлалаа. Ерөөл хат ашиг. Өстэй сайхан ерөөлөөр нэвтрүүлэг өндөрлөе. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.